зочны цагаар танд өргөжлөн хүрч байна. Өнөөдөр буюу 3 сарын 6-ны өдөр Монголд тогтмол хэвлэл үүсч хувцсны 104 жилийн тохиож байгаа юм аа. За өөрөөр хэлэх юм бол өнөөдөр сэтгүүлч болон хил мэдээллийн ажилтнуудын баярын өдөр тохиож байгаа юм учраас бид студидтэй аймгийн сэтгүүлчдийн нэгдсэн иргэдийн дарга Өмөрбек, за мөн дэргэс телевизийн гүйцэтгэх захирал Кинживэн нарыг одоо урьсан байна. Тэгээд та бүхэн маань сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. За юуны түрүүнд бол Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн үүсч хөгжсөний 104 жилийн оюун мэндийг бол аймгийн нийт одоо сэтгүүлчтэй хүргэе. За энэ бол одоо 1911 онд бол Богдхант Монгол улс байгуулагдсны дараа Монгол улсад бол 6 яам байгуулагдаад тэгээд аймаг орон нутагт байгаа улс орны хэмжээнд бол соёлын гэгэрүүлэх үйл ажиллагааг эхэлсэн. За энэний үндсэн дээр бол 1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр тухайлбал энэ өдөр бол 3 дугаар сарын 6-нд бол үндэсний одоо сэтгүүл зүйн үүсэлд нөлөөлсөн одоо шинэ толгойн анхны одоо сонин бол эрхэлж гаргаж байсан. За энэ бол одоо Монгол үндэснийхээ оюуны санаанд бол хамгийн том одоо оюуны хөрөнгө оруулалт олгосон тийм одоо анхны хэвлэл мэдээллийн одоо хэрэгсэл хэвлэл мэдээллийн одоо том одоо сонин сэтгүүл байсан. За энэ бол одоо 1921 онд бол Адын хуусгал ялсны дараа Монгол оронд бол Монгол Адын намын зүгээс одоо тодорхой хэмжээний одоо сэтгүүл зүйн салбарт бол ач холбогдол өгöd Монгол Ардын одоо намын үнэн сонин гэсэн одоо сониныг бол эрхэм гаргаж ирсэн. За үгээрээ дамжуулаад бол Монгол улсад бол соёлын гэгэрүүлэх үйл ажиллагаа нэлээд өргөжж одоо 1940 он 60 он гэхэд бол Монгол оронд бол нэлээд олон одоо тооны сонин сэтгүүлүүд за мөн одоо 60 оноос хойш бол телевиз одоо нэгдснээр бол Монгол улс бол мэдээллийн одоо хурдан одоо хүлээж авах ард иргэдэд бол мэдээллийн хурдан түгээх одоо бүрэн боломж өгсөн. Харамсалтай 1990 оноос хойш бол Монгол оронд өрнөсөн ардчсан улслаас хойш одоо энэ төрийн одоо оролцоо энэ салбарт бол бага болоод эсвэргээр харин одоо хувийн хвшилт авсан байснараа бол Монгол улсад бол нэгэн байдлаар 30 гаруй одоо телевиз үйл ажиллагаа явуулахаас мэдээлэл байдаг юм байна. За мөн одоо сонин сэтгүүлүүд, FM радио мөн одоо захин ертөнцөөр бол Facebook яхаа мөн одоо вебсайтууд ажилладаг. Энэгээр бол одоо Монгол улс бол дэлхийн хэмжээний одоо мэдээлэл хэрэгслийн хэрэгслүүдийг өөр ашиглаж байгаа. Гэхдээ энэ бол нэг талаараа бол хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн одоо эрх чөлөө тэдний одоо судлах тэдний мэргэжлийг дэвшүүлэх боломжийг нээж өгж байгаа боловч нөгөө талаараа бас одоо хувийн хвшил гэдэг утгаар нь бол хүн өөрийгөө одоо сурчлах за захиалгад одоо нэвтрүүлэг явуулах за мөн одоо нийгэмд одоо сөрөг үзэгдэл болох одоо янз бүрийн одоо кино одоо нэвтрүүлгүүдийн одоо захиалгаар хийх гэх мэтээр одоо бас сөрөг талын хандлага бас бий болоод байгаа. Дэлхийн хэмжээнд бол хараад ахт бол жишээ одоо хятад гэхэд 10 орчим одоо телевиз бол ажилладаг юм байна. 4 гаруй хүн байхад бол тэнд бол зөвхөн одоо дотооддоо төрийн одоо үйл ажиллагаа, эдийн засаг, улс төр, соёл, улсаатны зүй түүхийн талын одоо мэдлэгийг дэвшүүлэх, ард иргэдэд бол одоо мэдлэг боловсруулаад хангах тэдний одоо ёсын асуудал дээр нэлээд анхаарч байна. Тэгэхээр энэ бол хэмжээ хязгааргүй олон телевиз сонин нарийн үйл ажиллагаа болно бол нэг л бүр юм аа. Чамдтай зөвхөн хаан зөв гэсэн үг. Тийм, энэ бол тийм юм хэлж байгаа л да. Яагаад гэхээр одоо хөрш бас Япон гэхэд бол 10 одоо телевизтэй байхад манай Монголд бол 2-3 сая хүнтэй өртлөө одоо 30 гаруй одоо томоохон телевиз бол ажиллаж байгаа нь бол нэгдлийн одоо тэндээсээ одоо артн бол хэрэгтэйгээс хэрэггүй мэдээллүүдийг бол өргөн авч байгаа. Жишээ нь одоо хүүхдийн нас зэвгүй одоо хүүхдийн боловсролд нөлөөлөх хэмжээний одоо олон одоо ангид одоо гадаадын кинонууд ялангуяа одоо энэтхэгийн кино мөн одоо солонгосын кино зэрэгүүд нь бол нэгдлийн одоо санаа хартанд одоо сөрөг нөлөө үзүүлэхээс гадна санаа бас тухайн одоо орнуудын бас гадаадд одоо хэрэгжүүлэх тэр ортны одоо үр соёлыг өгөө хийх гэсэн тийм далд одоо утгаа авахтай бол явагддаг. Өмнөд сайхан одоо манай Баян үеийн гэхэд бол Казахстаны 5-6 одоо телевиз бол үйл нэвтрэгдэж одоо өөрийнхөө засагч байгаа. За энэ бол одоо нэгдлийн Казахын одоо өв соёлыг одоо мэдхэд хэлийг сайжруулахад аш тустай боловч нөгөө талаараа одоо энэтхэгийн одоо олон ангитай одоо кинонуудыг нэвтрүүлснээр бол тухайн одоо ард түмний зан заншил өв соёл бас өргөр нөлөөлж байгаа. Сайхан одоо бид Казахстаны бас үндэсний радио телевизийн даргаар Ирлан Карин гэдэг хүн орцсон байдаг. Одоо сайхан томилогдсон. Тэр хүний одоо сая нэг Facebook одоо сахин
юун дээр тавьсан мэдээллийг хараад ахт бол би одоо цаашдаа бол Казахстаны үндэсний телевизээр бол одоо энэ фильм болон одоо Туркийн одоо олон анги кинонуудыг бол нэвтрүүлгийг хориглоно гэсэн юм хэлсэн байлаа. Энэ бол нэгтгэлийн одоо тэр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд бол эрг одоо мөнгө болох цаг хөгжих боломжтой боловч нөгөө талаараа бас тэр үр дагавар гэдэг нь бол энэс харагдаж байгаа. Тэгэхээр үүнд одоо хин цензур тавих хэрэгтэй. Тухайн бол одоо Япон улсад 10 жилийн зүйл ажиллагаа. Япон улсад эдийн засгийн маш өндөр боломжтой. Манайхаас өөр 10 тонн нэмийг телевиз гаргах боломжтой шүү дээ. Тэгэхээр энд төр засаг хяналт тавих хэрэгтэй юм уу? Эсвэл сэтгүүлчд өөрсдөө бол ёс зүйгээр эндээс татгалзах хэрэгтэй. За энэ дээр бол яг 1900 тэр 21 он 40 он 60 оны үед бол ерөөсөө бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд бол намын зүгээс бол одоо хяналтанд ордог цензуртай байдаг. Одоо юу нэвтрүүлж байна, юу одоо хийх үү, юу одоо арт түмэд энэ болохгүй гэдэг бүгдийг болоод хяндаг. Тусдаа одоо үндэсний радио гэх тэнд бол одоо том редакцийн зөвлөлүүд ажилладаг байсан бол одоо саяны миний хэлээд байгаа буян хвшилт шилжснээр бол бүх юм одоо задгаа болсон. Тэгэхээр 1998 онд бол хэвлэл мэдээллийн одоо эрхчлөөний тухай хууль гэж бидэнд бол улсын одоо хууль батлагдсан. Харамсалтай энэ дээр одоо нийлээд юм байгаа боловч энэ дээр одоо төр засаг нь болохоор төрийн одоо юм дээр илүү анхаарна. Жишээ нь одоо үндэсний радио телевизийн чиглэлээр бол захиалгатай юм явуулна, захиалгатай одоо өөрсдөө одоо хийж болох юмнуудыг одоо сонгуулийн өрчим янз бүрээр ингээд ашигладаг. Тэрнээрээ дарамт шахалт үзүүлэх ч юм уу тийм. Тэрний нэвтрүүлгийг одоо зөвшөөрөх талууд бол энэ дээр бол байна. Харин одоо буян хвшлийн телевиз, FM радио зэрэгт бол байнгын одоо хаалт хийхтэй одоо улс төрийн зүгээс ч юм уу ямар нэгэн шахалт дарамт үзүүлэх ч юм уу тийм тал дээр байгаа. Энэ бол яг манай Монгол улсад бол хэвлэл мэдээллийн талын одоо хууль байгаа боловч тэр нь бол одоо хуулийн хэрэгжилт нь бол хангалтгүй байгаа гэдэг нь бол эндээс бол харагдаж байгаа. Тийм учраас цаашдаа бол хэвлэл мэдээллийн сургуульд ажиллаж байгаа бас сэтгүүлчдийн одоо эрх ашиг хамгаалах дээр бас Монголын одоо сэтгүүлчдийн эвлэлээс бол тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулах төлөвтэй байна. Тэгэхээр Кенжавэ захиал бас асуув. Өнөөдрөөс бидний таны баярын өдөр болж байна. Тэгэхээр энэ өдөртэй холбоотой та бас өөрийнхөө сэтгэлийг манай эфирээр дамжуулаад зөвхөн баяр гэлбээ одоо сэтгүүлч та бүгдийн маань бидний эрх ашиг бас ихний зөрчигдөг талаас үс бодлоо нээлттэй илэрхийлээч. За мэдээжийн хэрэг Монгол улсад сэтгүүлийн салбар үүсч хүчний өнөөдрийн ойн өдрийн мэндийг сэтгүүл зүйн салбарт хүч хөдөлмөрөөс орж байгаа хөдөлмөрлөж байгаа нийт мэрэгжлийн нэгтгүүнүүдийн өдрийн баярын мэндийг хүргэе. Нэгдүгээр манай телевиз мэдээж байгууллага 5 жилийн өмнө үүсэж байна. Баярын мэндийн аймагт бол сэтгүүл зүйн үүсээд бол бараг 104 жилтэйгээ дүүцээд явж байгааг шийдэж болно. Өнөөдөр л манай баярын сэтгүүл зүйн зүйл үүсэх юм биш тийм. Тэгэхээр яг өдөр тутмын мэдээлэлтийн телевиз үүсээд 5 жил болж ингэж хэлвэл бас буруудахгүй л байна. Анхдагч өдөр тутмын мэдээлэл телевизийг манай дэрвэс телевиз байгуулж байсан. Бидний зорилго юу гэвэл саяны сэтгүүл зүйтэй холбоотой иргэдийн энэ үнэн зөв мэдээллийг авах холбоотой байна. Бидний байгууллагаас өмнө мэдээж өдөр тутмын мэдээлэл сайн 9 мэдээгээр мэдж байгаа. Тэрүүгээр л тодорхой хэмжээний мэдээлэл цацагдаг. Бусад мэдээлэл бол хүртээмж муу байсан. Үүнтэй холбогдуулаад манайх өдөр тутмын мэдээллийг хүргэх нь ёс зүйн бол маш зүйн байв гэж бодсны үндснээр телевизээр байгуулж байсан. Сэтгүүл зүй бол манай аймагт бол цаг үед дагаад мэдээж хөгжиж байгаа. Сайн бас өмнөд дараагийн хэлбэрээр бас ганц үедээ бас ямар хэлнэ тодруулах хэлмээр байна. Жишээл сайн одоо Казахстаны сувгууд дээр Индийн кино, Туркийн кинонууд маш их гардаг гэж байгаа. Одоо Монгол улсад ч гэсэн Солонгос кинонууд маш их гарч байгаа. Энэ үед ч сайн тухайн байгууллагын санхүүгийн их усрээр бий болохоос үүдтэй байгууллага. Тэр тухайн гаргаж байгаа нэвтрүүлгээрээ өөрсдийнхээ санхүүг бүрдүүлдэг. Хэрвээ төр засаг маань эдгээр төр үндэсний телевиз радио биш бүх хэвлэл мэдээллийн салбарыг нэгэн зэрэг ингээд дэмжиж бодлогын хувьд ингээд явуулдаг юм бол сайн тэр соёлын бодлого ч гэсэн цогт нь шаардлагатай хэмжээ явах хэрэгтэй байх л та. Тэгээ энэ нэг санхүүжлийн үүднээс бас ийм нэг асуудал гардаг бас. Тиймээс мэдээж харилцааг зохицуулахаар байна, бусад бас зохицуулахаар байна. Тэгэхээр соёлын бодлого сайн боловсруулаад тэрийгээ бас өрдүүлээд явбал энэ талаар асуудал байхгүй байх гэж бодож байна. Манай телевизийн одоо манай аймгийн телевизийн салбарын анхдагч телевизийн хувьд ер нь манай энэ аймгийн телевизийн салбарын хөгжил юм ямар түвшинд явж байгаа вэ? За телевизийн салбар гэдэг нь нэг хэсэг бол угаасаа ашигтай салбар. Мөнгө ихээр хүүлдэг гэж мөнгө ихээр олдог ийм салбар мэд бодогдож байсан
магадгүй тухайн үед бас ашигтай салбарын нэг байсан л та. Сүүл рүүгээ сайн нөгөө чөлөөт зах зээлгээд бүх зүйл нөгөө ардчилсан үндслэлээр үндэслээд нөгөө хүснээ ярьдаг, захиалгаараа мөнгөний төлөө бүх юмаа гаргуулждаг гэдэг ч юм уу. Энэ үндсэн дээрээ сайн манаас тодорхой хэмжээний санхүүжилтэн дээр бас тулаараа бүх юм сайн бүх зүйлд бас өөрчлөлттэй гэдэг юм бодоо тийм. Тэгэхээр бас одоо сүүлийн үеийн телевизэд манай Баянгийн аймгийн телевизийн хүчил ямар юм бэ? Бүгд бол хувийн хвчлүүд. Энэ бол ямар нэг ашиг байдаггүй, төр засгийн дэмжлэг байдаггүй. Дандаа ерөөсөө сэтгүүл зүй. Энэ үнэн бодит зүйл, иргэдийн дуу хоолой, иргэдийн тэр мэдээлэл авах эрх гэдгийг үндэслээд чадах ятгаар зүтгэж байгаа нэгэн хэсэг бүлгүүд байна. Гэхдээ энэ дэр бол нуулын хөлөөр төр засгийн ямар дэмжлэг байхгүй. Ерөөсөө энэ салбарт үнэнч бай гэсэн хэсэг залуучуудын аль ч телевиз бол угаасаа үүсгэн байгуулагчдын чинь ажиллаж байгаа ажилтнууд чинь дандаа залуучууд байгаа. Эдгээр ерөөсөө хий бүтээ гэсэн сая иргэнцлийн хүчнээр оршин тогтож байгаа. Ер нь бол энэ хэвлэл мэдээллийн тэр тусмаа телевизийн салбар жоохон дэмжлэг байвал санхүүжилттэй те төр засгийн бодлогоор жоохон дэмжиж өгөх юм бол цаашаа бол хөгжих өргөн болцоо. Өөрөөр хэлбэл яг үзэгчдийн нам буруу ойлголт эдгээр ч бас хаа байжаа те ингээл яваад байгаа юм зэрэг буруу зүрх ойлголтууд байдаг. Тэгэхээр ер нь бол телевизийн салбарт ажиллаж байгаа хүмүүс бол жинхэнэ одоо өөрийн хүсэл зоригоор те цалин байж, цалин гүйч, нойр гүйч одоо те бүхэл цаг хугацаанд бол та бүхэндээ үнэн зөв мэдээлэл бүртгэхийн тулд одоо телевизийн уран бүтээлчд бид бол ажилладаг гэдэг юм аа гэдэг бас гинжээ захирал маань хэллээ. Тэгээд нөгөө талаасаа бас та ингээд 5 жилийн хугацаанд танил зүйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Хүндрэл бэрхшээлтэй, хэцүү зовлонтой талууд бас магадгүй одоо төр засгийн зүгээс дарамт шахалцчдын тийм юм байсан л байх. Энэ талаар та бас мэдээж одоо амьдрал ухаан гэхүү те нийгэмийн ухаан одоо яг тал талын үзүүлэлт тал талын эрх зүйл бүх төрлийн зүйлүүд бол байгаа л та. Тэгэхээр яг ч бол цензур тавих дээр бол манайхан илт бол цензур тавих бусад одоо гадаадын орнуудын гэдэг ч юм уу одоо ажлын байран дээр нь орж ирээд тон төхөөрөмжийн шууд салах гэдэг ч юм уу цаанаас станц дээр нь одоо цахилгаан таслах гэдэг ч юм уу ямар нэг шууд бол цензур тавьж чаддгүй манайхан яг л энэ хуулийн зохицуулалт угаасаа байгаа л та. Гэхдээ манайхан бол цензур тавьдаг даалт хэлбэрээр жишээлбэл за нэг телевизийн одоо сэтгүүлчин ч юм уу захиалчин ч юм уу найруулагчин ч юм уу иргэн ч юм уу те тэр хүн бол яг сэтгүүл зүйн үнэн болох байлаа өнөөдрийн нийгэмд тулгамдж бүх асуудлыг сэтгүүлч хүний хувьд бүгдийн хөндөд ярьцдаг. Гэхдээ тэр хүн эхнэр ч юм уу хамаатан садан ч юм ахын тус аав ээж ч юм уу хин нэг нь ойрын хамаатан нэг нь төрийн албанд ч юм уу ажил хийдэг. Тэгмүүд нь сайн цензур маань сайн нөлөөдүүд маань хаана ирэх вэ? Тухайн телевизэд тухайн тэр найруулагч сэтгүүлчид биш тэрний одоо гэр бүлийн харин гэдэг ч юм уу сайн ард талын байдлаар нь тойруулж дарамтлах гэдэг ч юм уу тэр талаар нь цензур тавихыг оролддог. Ихэндээ бол мэдээж залуучууд те мэдээж бол гарч байгаа хизээч гарч байдаг. Одоо мөн одоо нүдэнд ил харагдаж байгаа болж бүтэхгүй байгаа зүйлийг бол аль хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол чөлөөдөг, илэрхийлж, эргэлздэг. Гэхдээ тэрнээс нь шалтгаалаад за аль нэг нам одоо эерэг мэдээлэл явах юм бол бүх үзэгчид яадаг вэ? Шууд буруу энэ чи тэр намынх юм байна. Аль нөгөө нэг аль нэг намд нь жоохон сөрөг юм тааламж мэдээлэл авах юм бол тэрнийх биш энийх гэдэг ч юм иргэд өөрсдөө мөн улс төрчид өөрсдөө тухайн телевизийг тухайн сэтгүүлчдийг намд харьяалуулдаг. Өөрсдөө харьяалуулдаг ярьдаг тэрүүгээр улс төрөөрөө тухайн хүнээс оролцдог юм бас гардаг л та. Тэгээд энэ бас телевизийн салбарын бидний уран бүтээлчтэй бас хүндрэлтэй тал байдаг тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр өмнөх дараа маань ер нь одоо энэ аймгийн спортын нэгдсэн үед ер нь сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байна. Ер нь энэ байгууллагын тодорхой жил үйл ажиллагааны чиглэл нь бас юу гэдэг талаар үзэж байна. За ер нь бол манай Баянгийн аймаг салбар зөвлөл бол 2016 онд үйл ажиллагааг ерөнхийдөө дүгнсэн байдаг. За энэ хугацаанд бас бидний 1940 оноос хойш бол манай Баянгийн аймагт бол сэтгүүлийн салбарт бол 120,000 хүн бол ажилласан байлаа. Янз бүрийн аргаар одоо зарим нь бол идэвхтэй мөчсгээд одоо зарим нь бол Монголын зохиолчдын хөлөнгөч хүн байсан улсууд эднэрийн одоо намтарт үхийг бол нийгмөр болох гэдэг нэг эмтгэл гаргах гэдэг бид нар бэлдсэн байгаа. За хоёрдугаар одоо том хийх гэж байгаа үйл ажиллагаа маань 4 сарын одоо сүүлээр 15 аймгийн одоо шуул уулзалт сэтгүүлчдийн том одоо шуул уулзалт бол хийх гэж байгаа. Манай аймагт энийг бол уг нь анхандаа манай аймагт хийхээр үндэсний онцлогтой гэдэг манай аймагт бол хийгсэн хүсэл тавьсан. Харамсалтай одоо баруун улсын одоо төв ховд аймгийн төвд бол бид нар хийгсэн дээрээс одоо бас бичигэрсэн учраас ховд аймагт бол хийхээр болсон. За энэ дээр бас манай аймагаас бол нэлээд олон одоо сэтгүүлчдийг бол оролцуулах төлөвлөлтөй
ажиллаж байгаа. Ер нь одоо 2016 он бол манай аймгийн хувьд бол сэтгүүлчдийн хувьд гэсэн нэлээд хүнд жил болж өнгөртлөө. Яг тэгэхээр одоо улсын хурлын сонгуул, орон нутгийн сонгуул, багийн сонгуул, за мөн одоо ASEAN гэдэг одоо дэд хэмжээний уулзалт одоо манай Монгол улс зохиогдсон. За энэний хүрээнд бол ер нь олон удаа сэтгүүлчд бол эрх ашигаараа хохирсон, дарамтлагдсан янз бүрийн бол байдаг. Харамсалтай нь одоо зарим нөхдүүдийг бол төр засгийн удаарч дарам шахалтанд үзүүлдэг. Манай аймгийн хувьд бол энэ одоо өнгөрсөн 16 онд бол ямар нэгэн одоо асуудал үүсээгүй. Бүгд бол одоо доор ажиллаа хийгээд ямар ч зүйл сэтгүүлчний эрх ашиг бол ерөнхийдөө гайгүй сайн одоо хамгаалагдсан гэж бид хувьдаа үзэж байгаа. Тэгвэл цаашдаа бол бас бид нар энэ одоо сэтгүүлчдийг бол хил устдаа болох, гадаад одоо явуулах, за мөн одоо олон улсын одоо сэтгүүлчдийн одоо үнэлгээ авч өгөх тал дээр бол ажиллах бодолтой байгаа. Манай аймагт бол нийтдээ бол 10 одоо сэтгүүлч бол олон улсын сэтгүүлч гэсэн нэр зүүж байсан байлээ. Харамсалтай тэдний ихэнх нь одоо Казахстан руу явсан, зарим бол бурхан болсон. Тэрнээсээ бол зөвхөн бол манай аймгийн одоо орон нутгаа хөгжүүлэх, аймгийн удирдлагууд гадаад дотоод явахдаа дэрэгдээ одоо байлгаж тэмхийн одоо нөхцөл байдал, улс төрийн эдийн засгийн байдлыг бол сурчлаа мэдж одоо дахин одоо Монгол орнд тэрнээс сурчлах үйл ажиллагаа танилцуулахад бол дагаж явах тэр олон улсын одоо сэтгүүлчид бидэнд байгаа байсан. Одоо 2016 онд бол 2 хүнийг бол олон улсын сэтгүүлчээр үнэлэх авч өгсөн. Энэ цаашдаа ч гэсэн ер нь гадаад хэл сайн мэддэг гадаад дотоод явах хүсэлтэй тийм одоо сэтгүүлчдийг бас бид нар олон улсын сэтгүүлч гэсэн үнэлэх авч өгсөн төлөвөө одоо бодлоготой сууж байгаа. За нөгөө талаараа бол манайд бол сая хотод бол 90 сурвалжлах одоо сэтгүүлч том одоо холбоо байгуулагдсан. За энэ мэдээж Монголын нэгдсэн сэтгүүлчдийн эвлэлийн дэргэд байгуулагдсан. За энэ маань одоо 90 сурвалжлах гэдэг бол ерөөсөө үнэлэхтэй. За мөн одоо цаанаасаа бол хууль хяналтын байгууллагуудаараа бол эрх нь одоо баталгаажсан хамгаалагддаг. Тэрүүгээр бол одоо нийгэмд өөрчлөлтөө байгаа одоо 70 юмыг бол гаргаж ирэхэд бол тийм одоо бэлтгэгдсэн сэтгүүлчдийг бол бид нар одоо цаашдаа бэлтгэн гэсэн тийм өөрөөдөө тийм холбоо байгуулсан. 90 сурвалж сэтгүүлчийн хувьд саяхан үнэхээр энэ аливаа зүйлийг 90 сурвалжлаад тухайн асуудлыг дэвшүүлээд үзэгчдийн өмнө тавилаа гэхэд тухайн сэтгүүлчийг маань хамгаалах эрх зүйн үндэслэл манай Монгол улсын хуулийн хэр энийг бол ер нь хууль эрх зүйн талаас бас судалж байгаа юм байлаа. Ер нь бол манай Монголд бол 100 хэдэн одоо тийм 90 сурвалжлах сэтгүүлчээр мэрэгсэн одоо сэтгүүлчд байдаг юм байна. За энэ дээр бол хамгийн түрүүнд бол тэр тухайн одоо сэтгүүлчийн өөрийн одоо хүсэл эрмэлзэл тэр өөрийн одоо хүслийг бол гол байр суурь болгодог юм байна. Яг тэгэхээр одоо тэр бол маш аюултай салбар. Мэдээж тэр 90 сурвалжлалт нь бол нэг ёсны одоо мөрдөн байцаах одоо тагнаг шагнах одоо бүх төрлийн одоо хуулийн нэлтийн байгууллагуудыг хэрэглэдэг арга техникүүд тэр хүн ашиглана. Нөгөө талаараа тэрийг бол ил болгоод одоо зарлах хэрэгтэй. Энийг бол одоо цаанаасаа төр засгаас тэр захиалгч байгууллагаас янз бүрийн одоо халдвар бодлогонд өртөг учраас энэ дэр бол одоо үнэхээр нөгөө бор зүрхээрээ үнэхээр одоо сэтгэл зай салбарт одоо сорь гэсэн мэдлэгтэй чадвартай тийм сэтгүүлчд бол орохоос биш хэн нэгэн бол бас тэнд бас орох боломж байдаг юм байна. Тийм учраас одоо цаашдаа бол үнэхээр одоо тийм юм хийн ингээд зориг шуулдсан сэтгүүлч байвал бидэндээ бол хандж одоо тийм юм сурцж болно. Нөгөө талаараа хуулийн эрх зүйн талаас нь бол зөв хэмжээний тэрнийг бол төр засаг бол ивэд авч одоо хамгаалтанд авна. Тэр хүний одоо аюул байдлыг бол ерөнхийдөө төр бүрэн одоо хамгаалах боломжтой. Тэгэхээр Кижоис хэлэх асуулт та 2016 он бол одоо сонгуул хэмжээ байлаа. За үзэгчд маань бол бодож байгаа. За сонгуул арчтай тэр бис гэхэд за тийм дөрөв наацын ажил гэсэн цөм хийсэн дээр бүтүүлгээр хэлэх юм бол те. Тэгэхээр үнэхээр ийм асуудалтай тийм үү? Үнэхээр бид нар одоо сонгуул болгох телевизүүд одоо тэлтэй их шиг болоод хэл мэдээлэл тэгж өдөрсөн гэж тийм үү? Тэгэхээр тийм боломж байдаг юм. За энэ асуултан дээр бол нэг жишээ гэр тайлбарлах юм уу? За ер нь цөм ашиг хийсэн газарт цөм башил юм шүү дээ. Тэгвэл одоо иргэдийн сайн дээр ойлголтоос өмнө Кинжиба ямар байв? Ямар байр суурьтай, ямар машин умаатай байртай. Одоо ямар унаатай болов те? Юу нь өөрчлөгдөв? Одоо хүмүүс эндээс л гарч ирэх хэрэгтэй одоо. Тэгжээж эдгээр чинь цөм байж тийм аа. Эсвэл тухайн телевизэд ямар өөрчлөлт орж байна? Тоногдох өөрөмж. Сансрын тийм цацалтай болж байгаа тухайн телевизэд маш олон камертай болж юу, тоног өөрөмж сайжирч юу. Магадгүй тийм үзүүлэлтүүд нүдэнд ил харагдвал
цөм байж нэж бодож байна л да. Нэг хоёрдугаар одоо тэр тусмаа үлгэд ич хэлээ да. Аливаа зүйлэнд бол мэдээж тариф гэж үзүүлэлт байгаа л да. Энэ бол зүгээр л цаасан хэлбэрт борчтой зүйл. Манайхан аливаа зүйлийг аль болох үнэгүй хийх тал дээр өөрөлдөл бидний оюуны өмчийг үнэгүй төлдөг. Тухайн мэдээ чи хэрэг тодорхой хэмжээний тариф байгаа боловч гэхдээ тэрийг чинь тийм хагасаар чинь 3-1-ийг нь төлөе гэж сүүлд нь ямар нэгэн байдлаар тийм тохиролцоонд хүрэн. Жишээ нь тэрнийхэн дараа тэр тохиролцооноос төлөвлөх нэг юм чинь төлөвлөхгүй нэг юм чинь өдөрт хүртэл манай телевизээр жишээгээр ирэх бол төлөвлөгөө мөнгнүүд бас зөндөө явж байгаа. Бидний хувьд зөндөө боловч тухайн улс төрч тийм үү тухайн нам хариаллын хувьд бол нэг асуудал биш юм дөрөв бол шийддэг нь бол зөндөө байдаг. Яг энэ асуудал нэгдээ өнөөдөр бид бас баярын өдөр болж байгаа учраас үзэгчдээ бас нэг удаа ч гэсэн өөрсдийгөө ойлгуулъя тий. Зовлон жаргалаа бас нийлдэхээс өмнө бас өөрсдийгөө нэг давуу эрх ашиглаад бас яриад авъя гэдэг үгнээс бас танаас нэг асуултыг асуугаа шүү. Мэдээж хэвлэл мэдээлэл гэдэг маань тэр тусмаач явахдаа хэвлэл мэдээлэл телевизийн салбар гэдэг маань ерөөсөө иргэдтэйгээ нэг толгойтой бас байдаг цорын ганц байгууллага гэж хэлж болно. Жишээлбэл манай телевиз ч гэсэн хувийн асуудал ямар нэгэн асуудал одоо амьдралын одоо бүхэл одоо хэцүү гадны хэсгүүд байна гэж юм уу те. Бүхэл төрлөлийн үед бидэнд хандах хүмүүс байгаа. Иргэдийн дуу хоолойг сонсдог. Тэдний дуу хоолойны үднэс тэдний санал бодлын үднэс тэр хүнд шаардлагатай мэдээлэл тодруулалтыг бол аль ч хэвлэл мэдээллийн салбар бол бүрэн хөгжиж чадна. Бид бол телевизийн салбарын бүгд бол иргэдтэй нэгт холбоод ажилладаг. Та бүдийн нэгэн хэсэг бүлэг хүмүүс шүү гэдгийг хэлэх байна. Мөн бас хүмүүс ярьдаг л энэ телевиз бол гэдэг ч юм уу ер нь бол телевизүүд бол төлбөр авч намын мэдээллийг гаргадаг гэж. Тэгэхээр бол угаасаа хэвлэл мэдээлэл гэдэг энэ сүлд салбарт чинь төр засгийн чинь угаасаа хууль арга зохицуулт нь байгаа шүү дээ. Тэнцвэр байдлыг хадгалах гэж. Мэдээж хуулийн хүрээнд бид нар ажилладаг. Шаардлагатай бол аль ч телевизэд иргэд бол өөрсдийнхөө тулгамдч юу асуудлаар хандж болно. Бид бүхэн хамтарч чамаа таны асуудлыг шийдэхин төлөө бид бүхэн хамтаа зүтгэж чадах болно гэдгийг бас давхар дуулъя. Тийм байгаа баярлалаа. Өөрөлдөл сэтгүүлчмын телевизийн салбар бол олон урлагч үзлийн эндэр байх болно гэдэг бол энэ утга юм аа. Ингээд баярлалаа танд. За нэгдээ бид нар бас баяр болж байгаа хувьд мөрөг тараас асууя л та. Өнөөдөр манай энэ Баян аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд за даа сэтгүүлчдийн хувьд бас бид нар алхам оногоо ярихгүй учраас болохгүй. Тэгэхээр таны хувьд одоо биднээс ажиглагддаг дийлэнх алхам оногуд бас юу гэдэг бол? За өнөөдөр бол манай аймагт бол 4 удаа телевиз үйл ажиллагаа явуулж байгаа. За өмнө нь бол 5 байсан, нэг нь бол Монгол үндэсний телевизийн салбар байсан. Тэр бол сайхан хаагдсан байлаа. Дээр нь одоо өмнө нь бол 2000 хэд онд бол FM радионууд бол их ажилладаг байсан. Сүүлийн үед бол одоо манай аймагт бол 2 одоо сонирхол тогтмол ажиллаж байгаа. Монгол замаа, за Жанада үгс. За мөн түүнээс гадна одоо Чонглаа, за 10 жимсдэр тэгээд Тарлан тавсан үлгэр people гэдэг одоо 4 удаа сэтгүүл үйл ажиллагаа явуулж байна. За ер нь бол эднээс хараад ахад хамгийн гол тэр хэлний асуудал бид нь бол анзаарддаг, одоо ажилтдаг. За энэ бол манай аймгийн бас үндэсний угсаатны онцлогоос боловторж байж болох юм. За нөгөө талаараа бас хөвшил учраас зарим улсууд бол одоо мэрэгжлийн бус улсуудыг бол энэ хэвлэл мэдээллийн салбарт бол ажиллаж байгаа. За энэ дээр бол бас нэг үсгийн алдаатай юм нийтлэх юм уу те. Ер нь бол зарим казах монгол хэлний одоо орчуулгын хэрэгтэй алдаа тогтолтолтой одоо нэг үг гэдэг бол одоо түмэн одоо ойлголт илэрхийлдэг учраас тэндээс болоод нөгөө нийгэмдээ буруу одоо ойлголт өгч юм те. Тийм тал дээр байдаг юм байлаа. За манай сэтгүүлчдийн хэвлэлийн одоо гишүүдийг хараад ахт бол ихэнх нь бол Казахстанаас төгссөн улсууд бас байгаа. Тэн дээр бас монгол хэлээр төгссөн гэж биш одоо учраас одоо монгол хүнээс ярьцлага авч юм уу те хотоос янз бүрийн төрлийн төлөвлөлтүүд ирэхэд бол тэднээс одоо шууд их үр дараад ярьцлага авч чадхаар хэмжээний одоо мэдлэг чадвартай сэтгүүлчдүүд сөөхөн байна. Харин одоо хотод сэтгүүлч мэргэжлэр өгсөн казах одоо сэтгүүлчд маань одоо орон нутгад ирээд ажиллах гэхээр бас одоо боломж бүрдэж өгдөг. Зөвхөн одоо улсын Монгол үндэсний радио телевизийн салбар байдаг. Тэр бол одоо сэтгүүлчтэй хангалттай байдаг. Өөрөө одоо төрийн дэмжлэг байдаг учраас бид нар буцаагаад тэр хот руугаа явцдаг тал байдаг юм байна. Тийм учраас энэ цаашдаа бол тэр сургалт семинараар гэсэн бид нар бас хүсэл тавиад байгаа. Ер нь бол Монголын сэтгүүлчний цэвэрлэлийн төвд бол би хэд удаа хандсан. Манай аймгийн онцлогийг харуулсан үзээд бид нарт бас нэг сэтгүүлчийн ёс суй сэтгүүлчдийн одоо хэлний мэргэжлийг одоо дэвшлүүлэх
тэрнийг болж өгвөл тэр гадаад дотоод суралцуулах, ялангуяа тэр гадаад хэлийг эзэмшүүлэх тал дээр төсөл зэмж өгөөч гэсэн хүсэл тавьсан. Энэ маань одоо ингээд сая 4 сарын сүүлээр хийгдэг одоо хоцлуулах чуулгал нэр бас энэ талаар хөндөгдөд ярих тал болсон байна. Ер нь бол алдаа дутагдaltaа юм гэж байдаг. Тэгэхээр манай аймгийн бол хэв мэдээллийн салбар бол 4 телевиз, 2 сонин, 1 радио ажиллаж байгаа гэдэг нь бол Баянгүйлийн аймгийн хэмжээнд бол одоо оюуны боловсрол, оюуны одоо хөрөнгө оруулалт хэр хийж байна гэдэг нь бол энэс харагдаж байгаа. Гэхдээ энэ дээр бас төр засгийн зүгээс ч гэсэн мэдээж тусалж дэмжижтэй. Ялангуяа тэр Монгол Улсын тэр радио телевизийн тухай хуулийн дээр ч гэсэн байдаг юм байна. 30 гаруй хувийг одоо ерөөсөө үндэсний өв соёлыг сурчлах түүх садны зүйн талын за мөн одоо хүүхдүүдэд одоо чиглэгдсэн нэвтрүүлгээр баяжуулсан заалтууд байдаг. Харин одоо манайх бол тэрийг бол хэрэгжүүлж чадахгүй байгаа. Аймаг орнуудгаа бол оюуны тал дээр хөгжүүлсэн тал дээр одоо ажиллах юм бол оюунлаг болох тусмаа одоо нийгэм өөрөө хөгжинэ. Бус зүйлээрээ бас тэр хүмүүсийн оролцоо бол бий болно гэдэг нь бол ойлгомжтой. Энэ дээр бас ийм нэг асуудал байгаа л та. Хүний нөөцийн зартай тал дээр хэлэх юм бол сайн өмөрөг дараа хэлж байгаа одоо манай Баянгүйлийн хөвгөл хэвлэл мэдээллийн салбарууд сүүлийн нэг 5-6 жил тийм ер нь эрчимтэй сайн хөгжиж байгаа гэж би хувьдаа боддог л да. Одоо яг боловсон хүчээс хүний нөөцийн асуудал маань яг одоо муу төвшинч явахад дунд төвшин яг муу төвшин рүү л байгаа л да үнэ гэхээр ягаад юм бэ гэвэл хүн өсөх ирээдүйд хүүхдүүдтэй хэнийг харж өсөх вэ? Хүүхдүүд юу харж байгаа? Цагдаа харж байгаа, багш харж байгаа тийм. Тэгээ цагдаа бол би багш болно гэж хэлдэг байхгүй юу? Орон нутгад телевизийн салбар одоо хэвлэл мэдээллийн салбар хөгжөөд ирэнгүүтээ хүүхдүүд яж би сэтгүүлч болмоор байна гэсэн хүсэл эрмэлзэн одоо л төрч одоо л болсон болж байгаа ийм хэлбэр нэг хоёрдугаар сайн ундаг тийм мэрэгжлийн боловсон хүчин орон нутгад ажиллахад бол бас их яагаад гэвэл яриад анх хэлсэн урилгын хэдхэн тэр хэвлэл мэдээллийн тэр тусмаа яг телевизийн салбар маань өөртөө сануулж өдөртгөр засан ямар ч дэмжлэг байхгүй өөрийнхөө л хөрөнгөөр өөрийнхөө тэр сануулжлаараа бусдын ажилтнаа цалинжуулдаг учраас тэр цалинд нь сэтгэл хангамж юу байдаг тийм дээр сайн нэг хэвлэл одоо сэтгүүл зүгээр одоо мэрэгшсэн мөн сэтгүүл зүгээр явна гэсэн зориг шулуудсан хүмүүс нь энэ салбартаа орж ирдэг тууштай ажиллаж байгаа баг мэрэгжлийн хүмүүсээс дутгааргүй нэгэн ч байна мэдээж одоо дөнгөж мэрэгшиж байгаа хүмүүс нь ч байна. Тэгэхээр саяны бас асуудлыг бол бүгдээ болохгүй зөвшөөр багч хэвлэл мэдээлэл салбар сайн үг үсгийн одоо янз янзын алдаанууд гарах нь бодлоо. Гэхдээ дөнгөж одоо өглөөдөө эрчимтэй хөгжиж ирэхэд хэдэн жил болж байгаа чинь одоо явандаа энэ үйл сайхан жигтрэг байхаа бүгд болсон мэрэгжлийн болох байхаа ийм бас болох байхаа тэр бас хин маань байна өдөрчд нуунаас энэ тал дээр бас эрэг ойлголттой байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд бас нэг юм ба хоёр удаас туршилтанд баяр тэмдэглэдэг 3 сард нэг удаа 5 сард хэвлэх шиг юм байна. Тэгэхээр бас нөгөө зарим үзэгчид тухайн нэр хэлдэг юм сэтгүүлч одоо болоо дандаа баяр гэж хэлэхээр тэгэхээр эндээс заагийн гараад өгч бид нар ер нь аль баярыг илүүтэй ер нь олзорч тэмдэглэх хэрэгтэй байдаг. Бид нар уг нь 5 сарын 5-ны одоо баярыг бол илүү тэмдэглэх ёстой. Яг нь тэр өдөр бол зэвчтэй эрх ашигын болох өдөр. Энэ 3 сарын 6-ны өдөр бол холцоо дээр хэвлэл мэдээлэл одоо мэдээлэлтэй сэтгүүлчд ажилтдаг одоо техник хэрэгслийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анх одоо үсгэн авсан өдөр. Тийм учраас бол мэдээж жил бол 2 удаа тэмдэглэхээс өөр аргагүй. Тэгэхээр аль нь бол нэг нэгтэй хамааралтай. Өнөөдөр одоо баяр өдөр болж байгаа учраас баярын бүх одоо дахин одоо хийхэд бол сэтгүүлчтэй ажлын амжилт хүсье. Бүгдээрээ нааштай хамтран ажиллая. Хэрвээ сэтгүүлчдийн эрх ашиг одоо зөрч өгч байвал мэдээж одоо та бүхний хамгаалах бас салбар зүйл байгаа шүү гэдгийг бас obviously хэлье. Баярлалаа. Ингээд төсөлтнөөс хэмжээ даруйц хийдэг юм байна тийм. Бидний энэ өнөөдрийн сайхан одоо дата өдөр тийм. Энэ сайхан өдөр бидний энэхүү яриаг бас бидний тухайн салбарт болгоомжтой буй цаашдын хөгжил ирээдүйтэй холбоотой бидний өрнөсөн хэсгийн яриад анхаарал хандуулсан үзэгчтэй баярлалаа. Мөн аль болох энэ хэвлэл мэдээллийн салбарынхантай эерэг хандлагатай байгаарай гэж хүсэж байна. Анхаарал хандуулсан баярлалаа. Баярлалаа. Ингээд ирхэн үзэгчтэй сайн телевизийн оролцоод мэдээлэл өгөхний зарчныг цаг та бүхэрлээ. Тэгээд бид өнөөдөр хэвлэл мэдээллийн ажилтны баярын өдөр болж байгаа учраас студидтэй сэтгүүлчний нэгдсэн эдлэгийн дараа өмөрөх болон дэрвэс телевизийн гүйцэтгэх зэрэг Кинжвэн байна болж байгаа цаг үеийн асуудлаар сэтгүүлчний асуудлаас тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Ингээд анхаарал хандуулсан та бүхэн баярлалаа. За манай сэтгүүлчид, манай телевизийн ажилтнууд, манай хэвлэл мэдээллийн ажилтнууд бол үргэлж үзэгчид та бүхнийхээ харах нүд, сонх
сонсогчийн болон үйл ажиллагаанд ажиллах болно гэдэг анхаарлаа татсан юм байна.